За 2025 оны 12 сарын 9-ны өдөр гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл болон улсын барилгын комисс хүлээж авдаг ажлын хэсгийн гишүүд уулзсан гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр хариу арга хэмжээг хэрхэн төлөвлөж ажиллах талаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллалаа. Энэ хэлэлцүүлгийн хүрээнд Дархан Уул аймгийн хэмжээнд объектууд их хэмжээгээр өсөн хөгжиж болон инженерийн шугамшуулжийнүүд бас хурдтай хөгжиж байгаатай холбогдлолтой эрсдлийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрхэн төлөвлөх вэ? Гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл маань ямархуу үйл ажиллагааг зохион байгуулдаг ажиллаж байгаа талаар мэдээллүүдийг хүргэн ажиллалаа. Дархан Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаар эрчимжүүлж байгаа объектууд болон инженерийн шугамшуулжийнүүд дээр бид нэр анхаарч ажиллах хот төлөвлөлтийг зохион байгуулах тал дээр анхаарах зүйлсийг бол ярилцлаа. Хэлэлцүүлэг дээр ер нь пассворджуулалтыг хуучны барилга байгууламж дээр хийх ажлуудыг бас зохион байгуулж төлөвлөлтөнд оруулах, аймгийн засаг дарга дээр мөн зөвлөмжийг хургуулan ажиллах талаарх шийдвэрүүдийг гарган ажиллалаа. Өөрийн суугийг бас бахан